Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинээр БМБ сувгийнхаа зүгээс эрүүл энх, саруул сайхан эрч дүүрэн сэтгэл төвшин байхын эрүүл дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинэлэрээ. Өнөөдөр та нарт Францын өмнөд хэсэгт орших Марсель хотод болсон нэгэн хэргийн талаар ярьж өгөх гэж байна. За ингээд хэрэгтэй шууд орцгоё. 2012 оны 12 дугаар сарын 4-ний орой Марсель хотод 18 цаг өнгөрсөн байсан тул аль хэдийн харанхуй болсон байсан. Ноэми гэдэг 32 настай эмэгтэй ажлаа дараад автобуснаас бууж ядарсан байдалтай гэрлүүгээ Эсперанс нэртэй паркаар дайран өнгөрч явсан. Энэ бол түүний өдөр болгон явдаг зам учраас тэр юу ч сэжиглээгүй зүгээр л эртээ хурдан очиж амрахыг хүсэж байсан байгаа. Гэнэт нэгэн этгээд түүн рүү ойртон ирж араас нь барьж аваад гараараа амийг нь таглан маш хүчтэй барьж хөдөлгөөнгүй болгосонд Ноэми хашгирч чадахгүй айсандаа гүн шоконд орсон. Хэрхэн агшинд Ноэми өөрийгөө энэ халдлагын дараа амьд үлдэхгүй байж магадгүй гэсэн бодол түүнд орж ирсэн. Гэсэн ч гэмт этгээдийн үйлдэлээс түүний зорилго нь бүсгүйд бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдаж байгаа нь тодорхой болдог. Тэр Ноэмиг цэцэрлэгийн бууланд байх сандлын ойролцоо чирч аваачаад чимээгүй байх юм бол бүх зүйл зүгээр өнгөрнө хэмээн сүрдүүлсэн байна. Тэрээр түүний дээр гарч суугаад Ноэмигийн нүүрэнд бэлэг эрэхтний хүргэж амандаа хийхийг шаардаж дараа нь өрийн шингэний нүүрэн дээр нь цацаад хуруугаа түүний өтгөөнд нь хийсэн байна. За энэ үед Ноэми түүнтэй тасралтгүй дэмцэж байсан учраас гэмт этгээдийн анхаарал судрах үед нь түүнийг түлхэж өөрийгөө чөлөөлж чадсан юм байна. За хэдхэн минут үргэлжилсэн энэ халдлага бүсгийн хувьд цаг хугацаа зогссон мэт санагдаж аимшигтэй тамлал шиг өнгөрсөн. Гэмт этгээд энэ аимшигт халдлагынхаа дараа Ноэмигийн цүнхийг нь аваад ажээ. Хүчирхийлэлд өртсөн, дээрэмдүүлсэн Ноэми ямар ч тач яаралтай тусламж дуужиж чадсан байна. За удалгүй цагдаагийнхан ирж түүнээс мэдүүлэг авахд тэр маш их зочролд орсон, юу болсон талаар ярьж чадахгүй шахан байсан. Гэсэн ч Ноэми гэмт этгээдийн дүр төрхийг болсон явдлыг нэг нэгэнгүй чадлаараа тайлбарлаж өгдөг. Тэр этгээд ойролцоогоор 20-с 25 настай, 175 см өндөртэй, халзан шахуу богино үстэй, хар өнгийн джинсэн өмд, малгайтай саарл өнгийн цамц өмссөн Африк гаралтай байж магадгүй гэж мэдүүлсэн. Гэвч энэ төрлийн ерөнхий тодорхойлолт Марсель хотод амьдарч байгаа олон зуун залууст таарч болохоор байсан. Шүүх шинжилгээний хүрээнд авсан ДНХ-гийн дээжүүд нь тухайн үеийн эрүүгийн бүртгэлийн мэдээллийн сантай тохирохгүй байсан. Мөрдөн байцаагчид уг этгээд хохирогчоос аман бэлгийн харьцаа шаардаж мөн түүний гар цүнхийг авч явсан зэрэг онцлог шинж чанаруудыг анхааралтай судалж үзэхэд өмнө бүртгэгдсэн хоёр өөр бэлгийн хүчирхийллийн иргэдээр яг ижил арга барил хэрэглэгдсэн болохыг анзаарсан байна. За энэ хүн мөрдөн байцаагчид эдгээр хэрэгүүдийг нэгтгэн нэг гэмт этгээд өөрөөр хэлбэл цуврал байдлаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байх гэсэн дүгнэлтэд хүрсэн. За эхний эрг нь 3 сарын өмнө болсон юм байна. 2012 оны 9-р сарын 10-наас 11 жилжих шөнө 76 настай тэтгэвртэй гарсан Элиз гэх эмээ найзтайгаа орон хоолнд орчход Марсель хотын 14-р дүүрэгт явган хүний замаар гэртээ харахаар ганцаараа алхаж явхад нь гинэт араас нь хин нэгэн ойртож байгааг мэдэрсэн байна. Гэмт этгээд түүнийг араас нь барьж амийг нь гараараа таглан барилгаас зайдуу газар руу чирч аваачаад дуугарх юм бол алан шүү хэмээн сүрдүүлээд түүнийг хүчинтхийг завдсан. За гэвч Элиз нас өндөрч зоригтойгоор хүчтэй эсэргүүцэл үзүүлж би чиний эмээ шиг насны хүн байна. Чи юу хийж байгаагаа ойлгож гин үү хэмээн ятгаж түүнийг болиулахыг оролдож асралтгүй тэмцсэний үр дүнд гэмт этгээд зоригтой хүрч чадалгүй эцэст нь түүний гар цүнхийг дээрэмдээ цутаасан. За энэ хэрэгт хамгийн чухал нотлох баримт нь хохирогч эсэргүүцэж тэмцэлдэж байхдаа гэмт этгээдийг маажсан учраас хумсныхан завсраас түүний ДНХ-г илрүүлсэн байна. За хоёр дахь хэрэг нь 2012 оны 11-р сарын 15-нд 13 дугаар дүүрэгт болсон. За 30 настай Жюли гэх эмэгтэй найзуудтайгаа уулзаад гэрлүүгээ өөрийн 5 цагийн үед буцаж явсан. Тэр байрныхаа орцоор орох үед гэмт нэг эрэгтэй түүний өмнө гарч ирсэн байна. Тэр залуу гараараа ямар нэг хөдөлгөөн хийгээд байсанд нь Жюли эхэндээ түүнийг мансууруулах бодис хэрглэчгээд өөрийгөө хянаж чадахгүй байгаа хүн байхаа гэж бодсон ч гэсэндээ гинт тэр хүн Жюли рүү ойртож маш нам дуугаар хэрв чи хөдлөх юм бол надад хутга байгаа учраас би чамайг алчхаж чадна шүү гэж шивнсэн байна. Жюли газар хэвтүүлэн хүчирхийллийг оролцсон ч Жюли хүчтэй эсэргүүцэж байгаад гинэт өгсөн юм шиг хөдөлгөөнгөө болсонд гинт этгээд хэсэг гайхаж эргэлзэж харж байснаа түүний цүнх болон гар утсыг нь аваад цутаасан байна. За 3 удаа ижил хэв маяг давтагдсан нь санамсаргүй зүйл биш.
Дээрээс нь хамгийн хүчтэй нотлох баримт нь одоо ДНХ-ийн шинжилгээ байсан. За Элис эмигийн хумсны завсраас илэрсэн ДНХ нь Ноемигийн хувцснаас илэрсэн ДНХ-тэй таарсан. За харамсалтай нь Жюли одоо гэртээ ороод шууд усанд орсон учраас түүнээс гэмтэтгийдийн одоо ДНХ бол илрээгүй. За энэ мөчөөс эхлэн цагдаа нар энгийн халдлагын хэрэгүүдийг бус цуврал одоо бэлгийн хүчирхийлэгчийг илрүүлэх ажиллагаанд орсон. Мөрдөгчдийн хувьд байдал маш хүндрэлтэй байсан. Яагаад гэхээр с ижигтэн өмнө нь цагдаагийн бүртгэлд байгаагүй учраас зөвхөн ДНХ-ийн дээжээр одоо хэрэгтний хэн болохыг нь тодорхойлох боломжгүй байсан. Тэд Ноемигийн амьдардаг 14-р дүүрэгт хөршүүдээс мэдүүлэг авч оройн цагаар ажиглалт хийж хамгийн жижиг мэдээллийг ч орхигдуулгүй одоо нэгт тэмдэглэж байсан. Гэвч хөршүүд ямар нэг онцгой зүйл анзаараагүй гэж мэдүүлж амар одоо хангалттай хэмжээнд байгаагүй улмаас тухайн бүсэд бичлэг одоо бараг байхгүйсэн. Гэсэн ч мөрдөн байцаагчид Ноемигийн өгсөн мэдүүлэг дээр анхаарлаа дахин хандуулсан. За юу вэ гэхээр тэр ажилласаа гэрлүүгээ одоо автобусаар явсан гэдгээ бол хэлсэн байжээ. Ингээд мөрдөн байцаагчид автобусны камерын бичлэгийг шалгаж үзэхэд бичлэг дээр Ноеми автобусанд сууж буй нь харагдаж түүний араас нэгэн залуу орж ирсэн байна. Тэр утсаа одоо харж байгаа юм шиг боловч нүд нь байнга бүсгүүдээр тогтоож замын турш бүсгүйг ажиглаж байсан нь илт харагддаг. Түүний гадаад төрхийн хувьд 25 орчим настай, 180 см орчим өндөртэй, туранхай биетэй, малгайтай цамцаа өмссөн байсан. Автобус буудал дээр ирэхэд Ноеми буусан бөгөөд одоо яг хаагдахын өмнөхөн тэр залууч бас буусан байгаа. За мөрдөн байцаагчид паркийн ойролцоох супермаркетын камерын бичлэгийг шалгасан. Бичлэг дээр Ноеми одоо дэлгүүрийн урдуур өнгөрч хэдхэн секундын дараа тэр залуу араас нь явж байгаа харагдах бөгөөд одоо өөр хинч тэдний араас яваагүй байна. Мөрдөн байцаагчид автобусны бичлэгийг одоо 3 хохирогчдод үзүүлэхэд харанхуй байсан, гинтийн халдлага, айдсын шок зэргээс одоо шалтгаалan хэд хэн болохыг баттай данж одоо чаддаггүй. За тиймээс мөрдөгчид одоо автобусны камераас авсан залуугийн зураг, дүрс бичлэгийг нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангах чиг өөрөөр бүхий одоо цагдаагийн тусгай нэгжийн албан хаагчдад одоо албан ёсоор хөргүүлсэн байна. За энэ нэгж нь Марсель хотын автобус, Таранвей метро зэрэг одоо нийтийн тээврийн хэрэгслүүдэд тогтмол эргүүл хийж халаасны хулгайч болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг илрүүлэх чиглэлээр мэргэссэн хүний нүүр царай, биеийн хэлбэр, хөдөлгөөнийг ашиглан таних өндөр ур чадвартай гэдгээрээ нэрд гарсан ажилтнуудаас бүрдсэн байдаг юм байна. За ингээд 7 хоногийн дараа нийтийн тээврийн одоо аюулгүй байдлын газраас мөрдөн байцаагчтай одоо дахин холбогдож автобуснаас буусан уг этгээдийг илрүүлж анхаарал татахгүйгээр энгийн нэгэн биеийн байцаалт хийсэн талаар мэдэгдсэн. Тухайн шалгалтын үеэр с ижиг бүхий этгээд өөрийн иргэний үнэмлэхийг гарган өгсөн бөгөөд түүний нэрийг Элвин Гомес гэж тогтоосон. За тэр 23 настай, өмнө нь зөвхөн зам тээврийн шинжтэй хөнгөн зөрчилд холбогдож байсан эрүүгийн ноцтой гэмт хэрэг тэр дундаа одоо бэлгийн өвчрхийлэлтэй холбоотой ямар ч ял шийтгэл бүртгэлгүй байсан. Гэсэн хэдий ч мөрдөн байцаагчид с ижигтний хувийн мэдээллийг илүү гүнзгий судалж эхэлсэн байгаа. За тухайн үед хамгийн өргөн хэрэглэгддэг байсан нийгмийн сүлжээ болох Facebook-т Элвин бүртгэлтэй эсхийг шалгаж үзэхэд үнэхээр түүний нэрээр бүртгэлтэй хэрэглэгчийн хаяг байгааг илрүүлсэн боловч уг хаяг дээрх одоо гэрэл зургуудыг наривчлан судалж үзэхэд Элвин одоо ганцаараа биш харин өөрийн ихэр Йоан Гоместэй хамт зураг авахулсан байсан. За тэдний гадаад төрөх байдал бараг ялгагдахааргүй ижил за яг л нэг хүний хуулбар мэт харагдаж байсан нь мөрд хууль ажиллагаанд ноцтой хүндрэл учруулсан. Гэсэн хэдий ч наривчлсан ажиглалтын явцад мөрдөн байцаагчид тодорхой ялгаатай шинж тэмдгүүдийг илрүүлсэн. За Элвин бол арай илүү булчинлаг, биеийн бүтцтэй харин Йоаны нүүрний тодорхой хэсэгт бага хэмжээний сорвтой байсан нь онлын хувьд тэднийг ялгах боломжтой шинж тэмдэг байсан ч Facebook дээрх одоо зургуудын чанар, өнцөг, гэрэлтүүлэг зэргээс шалтгаалan бодит нөхцөл байдал дээр тэднийг ялган танихад хүндрэл үүсгэсэн. Тэгэхээр мөрдөн байцаагчид нэг биш харин 2 боломжит с ижигтэндээ болсон гэсэн үг. За Йоан Гомесийн хувийн мэдээллийг мөн адил шалгаж үзэхэд тэрээр өмнө нь жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон мөн бусдын нэрийг ашигласан гэх мэт одоо зөрчилд холбогдож байсан боловч бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой ямар ч бүртгэл байгаагүй. Тэр барилгын чиглэлээр мэрэгжлийн сургалтанд хамрагдаж байсан, төр хугацааны хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаар дамжин ажиллаж байсан, томоохон худалдааны төвүүд болон барилгын талбайд ажиллаж байсан зэрэг одоо мэдээллүүд илэрсэн ч энэ нь түүнийг шууд одоо бэлгийн хүчирхийлэгч гэж дүгнэхэд хангалттай үндэслэл болохгүйсэн. За ийхүү мөрдөн байцаагчид 3 хохирогч, 2 с ижигтэн,
хоёр өөр хэрэгтэй одоо ижил ДНХ-гийн улмаар илэрсэн нөхцөл байдалтай тулгарсан бөгөөд логикийн хувьд тухайн ДНХ нь ихэр ах дүүсийн аль нэгэнд хамаарах магадлалтай байсан ч энэ тамгийг батлахын тулд хууль зүйн үндслэлтэй шинжлэх ухааны нотлохоо шаардлагатай байсан. Тухайн үед хохирогч Новими болон Элиз нар автобуснаас бууж байсан этгээдийн зургийг хараад түүнийг өөрсдийг нь хүчирхийлсэн этгээд мөн эсхийг бол баттай тогтоож чадаагүй. Мөрдөн байцаалтын явцад шинэ чухал ач холбогдолтой баримт илэрсэн нь Жюлигийн хүчирхийлэлд өртөх үеэр хулгайлагдсан гар утсанд тодорхой хугацааны дараа өөр SIM карт хийгээд ээл үн рүү шууд дуудлах хийсэн тогтогдсон. Энэ нь ээл үнийг уг гэмт хэрэгтэй шууд болон шууд бус байдлаар холбох боломжит ноцтой сэжүүр болж хувирсан ч мөрдөн байцаагчид тухайн үед сэжигтнийг баривчлах хангалттай нотлох баримт бүрдээгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд баривчилгаа хийхийн тулд баттай няцаашгүй нотлох шаардлагатай байсан тул яарвчлан баривчилгаа хийх нь мөрдөн байцаалтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзээд хэргийн нотлох баримтыг улам баталгаажуулах, сэжигтнүүдийн үйл ажиллагааг нууцаар ажиглах, нэмэлт нотлохоо цуглуулах зорилгоор мөрдөн шалгах шүүгч ихэр ах дүү нарыг албан ёсоор нууц ажиглалтанд авах, тэдний гар утасны яриаг чагнах, мөн гар утасны байршлын мэдээллийг тогтоох зөвшөөрлийг мөрдөн байцаагчдад олгосон байна. Ингээд тэднийг тагнаж байх хугацаанд эхрүүдийн амьдрал нэгэн хэвийн онцгой содон эрсдэлтэй анхаарал татах зүйл бараг илэрхгүй байсан. Зарим үед хүндрэл гарч байсан нь эхрүүд уцаа унтраачдаг байснаас мөрдлөг зарим хяналтаас гарч хуучны арга барил руу буюу биечилсэн ажиглалт хийхээс өөр аргагүй төрж байсан байна. Цагдаа нар эхрүүдийг мөрдөж одоо л баримт гарч ирэх ёстой гэж хүлээж байх тэр үед Марсель хотод цуврал халдлага дахин үргэлжилсэн нь мөрдөх ажиллагаанд асар том цохилт болсон. 2013 оны 1-р сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед Клэр гэх эмэгтэй кунфугийн хичээлээсээ тараад ил рүүгээ харихаар явж байтал ар талаас нь гинт дайрч амийг нь таглаад чихэнд нь орилох юм бол аль шүү гэж сүрдүүлсэн байна. Клэр тэр мөчид гэмт этгээдийн зорилгыг яг таг мэдгүй алах гэж гин үү эсвэл хүчнэх гэж гин үү гэдгийг бол та харахгүй өөр амь насанд нь шууд занал хийлд орсон гэдгийг л ойлгож арга зах гэж оролцсон байна. Тэрээр банк карт мөн картныхаа кодыг хүртэл өгч авилга маягаар анхаарлыг нь өөр тийш татах гэсэн ч гэсэн гэмт этгээд кодыг тогтоож авч чадахгүй дахин давтаж асууж исэн байна. Гэхдээ түүний гол зорилго нь мөнгө биш харин өөрийн садист хүслийг гүйцэлдүүлэх явдал гэдгийг Клэр анхаарч бүр түүнийг төвчээр алдагдаад ингэх юм бол намайг алсан дээр гэсэн утгатай үг хүртэл хэлсэн байна. Эцэст нь өөрийн сурсан хамгаалах техникээ ашиглан цохих оролдлого хийсэн боловч хүчний харьцаа хит зөрүүтэй гэмт этгээд түүнээс хавьгүй том биетэй илүү хүчтэй байсан. Бүрч байдал бүрд ордож нүүр рүү 2 удаа маш хүчтэй цогсноор Клэр газарт унаж ухаан нь баларсан. Энэ нь бараг Аз болсон уу гэлтэй гэмт этгээд цааш үргэлжлүүлэлгүй хэргийн газраас цухтаасан байна. Харамсалтай нь Марселийн 3 дугаар дүүргээс 10 дугаар дүүр рүү гэмт этгээдийн халдлага хүрээгээ дэлж эхэлдэг. Мөрдөн байцаагчид ямар аргаар хоёр эхрийг саатуулах вэ гэж толгоогоо гашилгаж байх зур нэг үйл явдал тохиолдсон нь нэг эмэгтэй өмнө нь хүргэлтийн жолоочтой маргалдаж зөрчилдөөн гарсны улмаас цагдаад гомдол гаргасан юм байна. Тэрээр 5 дугаар дүүргийн хилтэст гомдлынх нь явц ямар байгааг асуухад гомдол хаагдсан гэсэн хариу өгсөн учраас эмэгтэй энэ байдалд маш гайхаж гомдолтой байсан учраас прокурорт хандсан. 2013 оны 2 дугаар сард нэгэн мөрдөгч түүнтэй дахин холбогдоод таны гомдолд дурдсан хүний дүр төрх нэр нь манайд шалгагдаж байгаа өөр төрлийн ноцтой хэрэгүүдтэй давхцаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй байна гэж тайлбарлаж мэдүүлэг өгөхийг хүссэн байна. Харин мөрдөх багийнхны хувьд энэ нь стратегийн хувьд маш үнцэнтэй хууль ёсны гарц болж өгсөн. Учир нь тухайн гомдлын хүрээнд сэжигтнийг дуудан байцаах шаардлагатай бол саатуулах ажиллагаа хийх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй хэвийн процесс байсан төдийгүй хамгийн чухал нь түүнийг цуврал хүчирхийллийн сэжигтэн гэдгийг мэдэгдэлгүйгээр түүний ДНХ-гийн дээжиг хууль ёсоор авах боломж нээгдсэн гэсэн үг байсан. Энэ жижиг арга үр дүнгөөгч цуврал бэлгийн хүчирхийллийн хэргийн ДНХ-тэй бүрэн таарсан нь тогтоогдсон бөгөөд ингэснээр мөрдөх багийнхан зөв зам дээр явж байгаагаа баталгаажуулсан. Гэвч энэ хэрэг ингээд л дууссан гэж хэлэх боломжгүй хэвээр байсан. Учир нь хамгийн яривхтай бодит байдал нь илүү ганцаараа биш ихэр ахтай
цаашлаад тэд нэг өндөгнөөс үүссэн жинхэнэ ихэр буюу одоо монозигот байсан явдал. За монозигот ихрүүд нь нэг өндгөнөөс нэг эр бэлгийн эсдээ нийлж үр тогтсны дараа хоёр болж хуваагдана. Нэг өндгөн эсийн ихрүүд ижил гентэй хүйс болон царай төрхийн хувьд хоорондоо адилхан байна. Өөрөөр хэлбэл тэдний одоо ДНХ яг ижилхэн гэсэн үг учраас хохирогчдоос илэрсэн ДНХ нь ээлүүнийх үү эсвэл Иоанных уу гэдгийг одоо шинжлэх ухааны аргаар ялгах бараг боломжгүй юм байна. За тэр үед хэрэглэгдэж байсан 2012-оос 13 оны үеийн одоо шинжилгээгээр хэн нь үйлдсэн болохыг зөвхөн ДНХ-гээр ялгаж тогтоох арга бараг үгүй гэсэн дүгнэлтэнд мөрдөх ажиллагаа тулж ирсэн. За ингээд 2013 оны 2 дугаар сарын 7-ны өглөө үүр захын алдаж цагдаагийнхан ах トゥ хоёрын гэрт очиж гинтийн баривчилгаа явуулж нэг баг нь одоо ээлвэнийг нөгөө нь Иоанныг тус тусад нь авч яван тэднийг одоо хоорондоо үгсэх эрсдлээс болгоомжилж өөр давхар тусгаарлан хорьсон. Байцаалтын үеэр ээлвэн өөртөө итгэлтэй, тайван харагдаж шуудхан хэлвэл яриагаараа нөхцөл байдлыг одоо өөрт ашигтайгаар эргүүлэх гэж оролдож, өөрийгөө эмэгтэйчүүдтэй үргэлж зөв харьцдаг, өмнөх найз бүсгүйчүүдээс нь асуух юм бол хизээж хүчирхийлэл үйлдэж байгаагүй одоо гэх мэтэр нэр төрийн хамгаалалт босгон би тийм их секс хөөцөлддөг хүн биш. 4-5 өдөр одоо сексгүй байж чадна гэх мэтчлэн ярьж исэн. Харин Иоанны одоо байцаалт илүү төвөгтэй байсан нь тэрээр сонсголын бэрхшээлтэй мэт харагдаж энэ нь бодит эмгэгийн нөлөө юу эсвэл мөрдөх ажиллагааны үед өөрийгөө хамгаалах нэг хэлбэр үү гэдэг нь тодорхой биш. Одоо Иоанн илүү дуу цөөтэй, хаалттай, болгоомжтой харагдчихсан. Хамгийн гол нь гэрч бас ахтайгаа адил одоо би огт холбоогүй гэж тууштай өгөөсгөж байж. За гисэн ч цагдан саадуулах 48 цагийн хугацаа дуусах төгсөхөд Иоанн нэг л зүйл хүлээн зөвшөөрсөн нь би автобусанд байсан хүн мөн. Гэхдээ цуврал хүчирхийллийн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээс татгалцсан хэвээр байсан. За ингээд шүүгч тэднийг урьдчилан хорих шийдвэр гаргаж тус тусад нь өөр хорих ангид хорсон. Хоёр ихэр тус тусдаа өмгөөлөгчтэй болсон бөгөөд тэд хоёулаа гин буруугүй гэдгээ хатуу мэдэгдэж аль аль нь хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан ч генетикийн нотлохоо одоо өөрөө худал хийхгүй дор хойж нэг нь эдгээр билгийн хүчирхийллийн хэрэгүүдийн одоо үйлдэгч байх ёстой гэсэн бодит үнэн мөрдөн байцаагчид болон өмгөөлөгчдийн өмнө үлдсэн хамгийн том зөрчил болсон. Энэ нөхцөл байдлаас гарах одоо гарц хайж байсан ээлвэний өмгөөлөгч шинжлэх ухааны өөр нэг тухайн үед туршилтын шатандаа байсан аргыг ашиглах боломжийг авч үзсэн нь үнэрийн шинжилгээний арга байсан. За үнэрийн шинжилгээ нь гэмт хэргийн газарт үлдсэн үнэрийн уул мөрийг сэжигтний үнэртэй харьцуулан тогтоох арга бөгөөд хүний үнэр нь одоо биологийн өвөрмөц шинж чанартай хүн бүрт өөр байдаг гэсэн шинжлэх ухааны зарчим дээр суурилдаг. Энэ шинжилгээнд тусгайлан сургасан үнэрч нохой ашиглагддаг бөгөөд тэд гэмт хэргийн газарт үлдсэн хувцас эд зүйлс дээр хүнрийг сэжигтний үнэртэй харьцуулан ялгах чадвартай байдгийн байна. За шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хүний үнэр 3 төвшөнд одоо бүрддэг. Анх дахь үнэр нь тухайн хүний биеийн физиологийн онцлогоос шалтгаалсан үндсэн үнэр, хоёр дахь үнэр нь хоол хүн, сундаа, арх тамхи зэрэг одоо хэрэглэнээс шалтгаалan үүсдэг өөрчлөлтүүд. За гурав дахь нь тухайн хүний одоо хэрэглэдэг үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн, хүрээлэн буу орчны үнэр зэрэг одоо гадны хүчин зүйлсийн нөлөөнөөс бүрддэг бөгөөд эдгээр бүх хүчин зүйлс нийлж тухайн хүний өвөрмөц үнэрийн одоо гарын үсгийг бүрдүүлдэг гэж үздэг. За энэ арга нь онлын хувьд ДНХ-г ялгагдахгүй жинхэнэ ихрүүдийг одоо хүртэл ялгах боломжтой байж болох цорын ганц шинжлэх ухааны найдваруудын нэг болж хувирсан. Өмгөөлөгч болон мөрдөн байцаагчид аль аль нь одоо энэ аргыг ашиглан ээлвэн болон Иоанны хэн нь үнэхээр цуврал бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгүүдийг үйлдсэн болгохыг тогтоох мөрдөн шалах ажиллагааны хамгийн шийдвэрлэх шатны өмнөх сүүлчийн боломжуудын нэг гэж үзсэн юм байна. За практикт энэ шинжилгээг хийхдээ жишээлбэл гэмт хэргийн газарт ирсэн шинжээчид сэжигтэн хурч байсан байж болзошгүй гадаргуу, тухайлбал хаалганы бариул, сандал, хувцас, эд зүйлс одоо дээрээс үнэрийн уул мөрийг цуглуулах зорилгоор тусгай шингээгч даавуу ашиглан зөөлөн арчиж дараа нь уг давууг одоо битүүмжилсэн шилэн савнд хийж хадгалдаг. Мөрдөн одоо шалгах ажиллагааны дараагийн шатанд сэжигтэн тодорхой болсон үед тухайн савыг нээж үнэрч нохоод үнэрлүүлэн нэг өрөөнд олон хүнийг зэрэг байрлуулж тэдгээрийн дундаас үнэрийн их сурвалжийг олж заах боломж олгодог. Хэрэв үнэрийн тохирол илэрвэл нохой одоо шууд тухайн этгээдийн өмнө очиж зогсоод таньсан гэдгээ илэрхийлдэг юм байна.
За гэвч мөрдөн шалгах ажиллагааг хариуцаж байсан мөрдөн шалгах шүүгчийн тайлбарласнаар гэмт хэргийн газраас хангалттай хэмжээний өндрийн биологийн материал цуглуулагдаагүй байсан учраас ийм төрлийн туршилтын шинжилгээ хийх боломж боддоор бүрдээгүй гэж үзсэн байна. За энэ мөчөөс эхлэн мөрдөн байцаагчид, прокурор, хөнгөлөгчид бүгд нэг л чиглэлд төвлөрөхөөс өөр аргагүй болсон бөгөөд генетикийн шинжилгээ, техникийн нотлохоо хангалтгүй нөхцөлд зөвхөн хоёр эхрийн хувь хүний зан төлөв, сэтгэл зүйн онцлог, амьдралын түүх, харилцаа, зан авирын нарийн ялгааг судлах замаар үнэн мөнийг илрүүлэх шаардлагатай болсон. Юан болон Элвинаар Марсал хотын даруухан эдийн засгийн хувьд боломж бага зэрэг хязгаарлагдмал орчинд өсөж оринсон. Бага наснаасаа бие биенийхээ амьдралын салшгүй хэсэг болсон ах дүүс байв. Тэдний амьдралыг гаднаас нь харахад онцгой анхаарал татахар зүйлгүй жирийн залуусын амьдралын хэв маягтай байсан бөгөөд тэднийг гэмт хэрэгтэй холбон сэжиглэх ямар нэг илэрхий шинж тэмдэг зан авир ажиглагддаггүй. Харин ч эсвэргээрээ гадаад төрхөөрөө царайлаг, нээлттэй харилцаатай, нийгмийн орчинд идэвхтэй оролцдог залуус гэж тодорхойлогдож байв. Тэднийг ээж нь ганцаараа өсгсөн юм байна. За ээж нь амьдралынхаа туршид хэд хэдэн харилцаанд орж өөр эцэгтэй хүүхдүүд төрүүлсэн. Улмаар эхрүүдийн амьдралд хэд хэдэн хойд эцэг ээлжлэн орж ирж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. За эдгээр эрчүүдийн зарим нь ээжд нь хүчирхийлэл үйлдэж байсан нь эхрүүдийн хүүхэд нас тогтвортой, аюулгүй орчинд өнгөрөөгүй, харин айдас тогтворгүй байдал, сэтгэл зүйн дарамт дагуулсан орчинд өссөн байж болзошгүйг илтгэж тэдний сэтгэл зүйн төлөвшөлд үл үзэгдэх мөр үлдээсэн байх магадлалыг үгүйсгэх аргагүй болгож байлаа. За насанд хүрснийхаа дараа Элвин хүргэлтийн жолоочоор ажиллаж өдөр тутмын амьдралаа залгуулж байсан бол Юан докторгүй хөдөлмөр эрхэлж төр хугацааны ажлуудаар орлого олдог байв. Тэдний хувийн амьдрал ч мөн идэвхтэй байсан бөгөөд Юан удаан хугацааны турш тогтсон найз бүсгүйтэй байсан хэдий ч өөр эмэгтэйчүүдтэй харилцаа үүсгэдэг байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Гэсэн хэдий ч мөрдөн байцаагчид тэдэнтэй өмнө нь дотн харилцаатай байсан эмэгтэйчүүдээс мэдүүлэг авахд аль аль нь бэлгийн хүчирхийлэл, занал хийлэл, төрөмгийн зан авир гаргаж байсан тухай ямар ч гомдол, сөрөг мэдээлэл гарч ирээгүй. Юан бага наснаасаа сонсголын бэрхшээлтэй байсан нь түүний амьдралд үндэгийн уул мөр үлдээсэн бөгөөд тэрээр тусгай сургуульд суралцах шаардлагатай болж дохионы хэл сурч бусдтай харилцахад саад бэрхшээлтэй тулгарч байсан нь түүний нийгэмшил, сурлага, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нь шууд нөлөөсөн. Цаашлаад үе тэнгийнхнийхээ дунд гадуурхагдах, доромжлуулах, зарим тохиолдолд дарамтад өртөх нөхцөл байдал үүсч байсан талаар ах нь бол дурдсан байдаг. За эхрүүд бие биедээ үргэлж түшиг тулгуур болж амьдралын туршид нэгнийг хамгаалж ирсэн, хизээч бие биенээсээ ургахгүй, нэгнийхээ эсрэг мэдүүлэх өгөхгүй гэсэн мэт харилцаатай байсан нь мөрдөн байцаагчдын ажлыг улам хүндрүүл байсан бөгөөд 20 ангид тусгаарлагдсны дараа л тэдний зан чанарын ялгаа бага багаар илэрч эхэлсэн. За Юан гэр бүлдээ өөрийгөө гин буруугүй гэдгээ дахин давтаж мэдэгдэж байсан бол Элвин өөр төрлийн дарамтад орсон байсан бөгөөд 20 ангид бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг бусад хоригдлууд хамгийн доод түвшний гадуурхагдсан этгээд гэж үздэг. За тийм ангилалд орсон хүн бусдын дайсагнал, доромжлол, занал хийлэлд байнга өртдөг тул түүний 20 ангийн өдөр тутмын амьдрал маш хүнд, сэтгэл зүйн болон бие махбодын дарамттай болж энэ нөхцөл байдлыг төсвөрлөх нь улам бүр хэцүү болж эхэлсэн. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзсэн Элвиний өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийн гэмт буруугүй гэдэгт улам итгэлтэй болж түүнийг суллуулахын тулд мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан бүх нотлох баримтыг наривчлан системтэйгээр задлан шинжилж эхэлсэн. За тэрээр цуврал халдлагуудын нэг бүрийг тус нь судалж, хохирогчдын мэдүүлэг, хэрэг гарсан цаг хугацаа, газар байршлал, сэжигтний хөдөлгөөний боломжит маршрут зэрэг бүх хүчин зүйлийг харьцуулан шалгаж эхэлсэн бөгөөд 1-р сард гарсан 3 халдлагын тухайд нэг чухал нөхцөл байдал илэрсэн нь бүх хохирогч, алдагч этгээд хэргийн газраас гүйж цухагдсан гэж мэдүүлсэн байсан. Гэтэл Элвин өөрөө тухайн үед хөлдөө мис засал хийлгсэн байсан бөгөөд энэ нь эмнэлгийн баримтаар баталгаажсан. Бодит нөхцөл байдал байсан тул тэр үед тэрээр хэвийн алхаж чадахгүй байсан. Гүүх боломж бүрч байгаагүй нь түүнийг эдгээр 3 халдлагын бодит үйлдэгч байх боломжийг бодит байдлаар өгөөсгөж байсан. За өмгөөлөгч энэ баримтыг мөрдөн шалгах ажиллагааг хянаж байсан шүүгчид танилцуулж энэ нь Элвинийг цагаатгах хангалттай үндэслэл гэж үзэж байсан. Гэвч мөрдөн шалгах шүүгч энэ баримтыг хүлээн зөвшөөрсөн ч
зөвхөн 3 халдлагын тухайд хүчинтэй. Харин нийт хэрэгт хамрагдсан бусад халдлагуудын хувьд ээлжийн оролцоог бүрэн үгүйсгэхэд хангалтгүй гэж үзсэн. Үүний дараа өмгөөлөгч мөрдөн шалах ажиллагааг дахин наривчлан судалж 2012 оны 11-р сарын 15-нд гарсан халдлагын тухайд хохирогч халдагч этгээдийн хөдөлгөөн, ярианы хэв маягт анхаарал татах үз нэг онцлог шинж тэмдэг дурдсан байсан нь халдагч этгээдийн хөдөлгөөн, ердийн бус мөн ярианы тодорхой хүндрэлтэй, ойлгомжгүй, доголдолтой мэт байсан явдал. За энэ шинж тэмдэг нь сонсголын бэрхшээлтэй ярианы доголдолтой байсан Ивантэй илүү нийцэж, харин ээлжинд ийм шинж тэмдэг байгаагүй нь өмгөөллийн стратегид чухал ач холбогдолтой шинж чиглэл болж өгсөн юм байна. За мөн Эсперанс паркт гарсан халдлагын тухайд ээлжиний ажил олгогчоос түүний ажлын цагийн бүртгэл, эрсцийн мэдээллийг авч үзэхэд тэрээр тухайн өдөр 19 цаг 48 минутанд ажлын байрандаа бүртгүүлсэн байсан нь халдлага болсон цагаас 1 цаг хүрэхгүй хугацааны дараа байсан бөгөөд газар зүйн байршил хөдөлгөөний хугацааг харгалзан үзвэл тэрээр хэрэг гарсан газраас ажлын байрандаа ийм богино хугацаанд хүрэх боломжгүй байсан нь түүнийг энэ халдлагын үйлдэгч байх боломжийг бодит байдлаар үгүйсгэсэн юм байна. За эдгээр бүх баримтыг нэгтгэн дүгнсэн ээлжийн өмгөөлөгч түүнийг урьдчилсан хорхоос сурлуулах хүсэлтийг дахин гаргаж мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хэрэгт холбосон нотлохонд хангалтгүй, харин түүний гин буруугийг нотлох баримтууд улам бүр нэмэгдэж байгааг шүүхэд танилцуулж эхэлсэн нь хэргийн шийдвэрлэх шатанд хүргэх чухал алхмуудын нэг болж хувирсан. Гэвч түүний гаргасан судлагдах бүх хүсэлтийг нэг нэгээр нь татгалцсаар байсан. 2013 оны 11-р сарын 4-нд урьдчилсан хорихт 9 сарыг өнгөрөөснийхөө дараа ээлжин мөрдөн шалгах ажиллагааг хариуцсан шүүгчид загтал бичсэн байгаа. Тэрээр загталдаа хорих нөхцөл байдал өөрт нь маш хүнд тусаж байгааг, өөрийгөө хилс хэрэгт буруутгагдсан гэж үзэж буйгаа, энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгийг мэдэгдэн хэрвээ хэргийг тухацтай хийнэн шалгаж миний буруугүй гэдгийг тогтоож чадахгүй бол би амьдралдаа цэг тавина гэсэн утгыг илэрхийлсэн байна. Үүнээс 1 сарын дараа шүүгч шалгалт нягталгаагаа дуусгаж эхрүүд хамтран үйлдсэн байж болзошгүй гэсэн хувилбарыг үгүйсгээд хэрэг ганц этгээдийг зааж байна гэсэн дүгнэлтэнд хүрч гол буруутнаар Иван Гомес гэсэн шийдвэр гаргасан. Ингээд шүүгч эхрүүдийг нүүрэлдүүлэхээр шийдвэрлсэн. За эхрүүд өрөөнд орж ирэх тэр мөчөд тэдний харц тулгарч энэ мөчөөс эхлээд уур амьсгал онцгой болж сэтгэл хөдлөл дээд зэгтээ хүрсэн. Ээлмний нүд тэр даруй нулимсаар дүүрч тэд хэврэлдэх хэрэггүй байсан ч олон сарын дараах уулзалтын мэдрэмж, ах トゥ угийн хайр, дотн холбоо нь өрөөнд дотор мэдрэгдэхээр тод байсан гэж мөрдөгчөд сүлд хэлсэн байдаг. За шүүгч эхрүүдэд та хоёрын нэг нь буруутай. Та хоёрын нэгнийх нь ДНХ олон хохирогчдоор илэрсэн нь тогтоогдсон. Тэгвэл нөгөө чинь магадгүй гэмгүй атлаа 10 сар хоригдож байхад та хоёр үүнд юу хэлэх вэ гэж асуухад ээлвэн би маш сайн ойлгож байна. Гэхдээ би биш гэж давцаар Йоан харцаа доошлуулан би биш ээ гэж бас хэлсэрэл байсан. За ээлвэн Йоаныг игцлэн харж ганц өгч болов хэлээсэй гэж хүлээх мэт байхад Йоан шүүгчийн асуулт бүрийн дараа улам бүр хаалттай болж ээлвний харцнаас дайлчиж байсан. За шүүгч Йоаны эсрэг байгаа олон баримтыг дараалан сануулсан ч Йоан ямар ч тайлбар хийхгүй, юу ч хэлэхгүй хэвээр байсан. За шүүгч байдаг бүх оролдлогоо хийсэн ч Йоаныг яриулж чадаагүй учраас нүүрэлдүүлэлт ямар ч үр дүнгүй дууссан байна. За шүүгч ээлвнээс 10 сарын хугацаанд өөрийн хийгээгүй хэргийн төлөө хоригдсондоо ихэртээ уурч нь хүрч гэнэ үү гэж асуухад ээлвэн үгүй би уурлаагүй, тэр бол миний ах шүү дээ гэж хэлсэн байна. Ингээд ээлвэн Гомес судлагдаж түүний хувьд өмнө нь яллагдагчаар татагдсан бүх хэрэг тэр хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. 2014 оны 3 дугаар сард Йоан мөрдөн шалгах шүүгчид уулзах хүсэлт гаргаж шүүгч түүнийг хүлээн авснаар дахин байцаалт явуулсан байдаг. Тухайн үеийн байдлаар Йоан нийт 7 хэрэгт яллагдагчаар татагдсан байв. 4 хүчин, 2 хүчинтхийг завдсан, 1 бэлгийн халдлага. За 7 дахь хохирогчийн хувьд 2013 оны 2 дугаар сарын 2-нд буюу Йоаныг баривчилснаас 5 хоногийн өмнө үйлдэгдсэн хэрэг байсан. Тэгэхээр баривчлагдах хүртлээр хүчирхийллийн хэргийг үргэлжлүүлж байсан нь тогтогдсон. За тэр өдөр Йоан шүүгчид хэлэхдээ би энэ хэргийн нэг хэсгийг л зөвшөөрнө. Хулгайг зөвшөөрч байна. Гэхдээ хүчин бэлгийн хүчирхийллийн хэсгийг үүсгэж байна гэсэн бөгөөд тэр өөрийгөө хүмүүсийг дайрч цүнх утсыг нь авч байсан нь үнэн. Харин хүчиндээгүй өөрт хэрэгтэй зүйлээ зарж
мөнгө болгохын тулд одоо тэгдэг байсан гэж мэдүүлж яагаад гэсэн асуултанд одоо тодорхой тайлбар өгөлгүй хийсэндээ харамсаж байгаагаа илэрхийлээд өөрийгөө би бол хулгайч, би хүчинтэгч биш гэж одоо тодорхойлсон. За дээрэс нь яагаад нэг хохирогчийн дотор хувцсан дээр миний ДНХ илэрснийг ойлгохгүй байна гэж хэлээд би найз бүсгүйтэй өөр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох шаардлага байхгүй, би эмэгтэйчүүдэд таалагддаг тул хүч хэрэглэх ямар ч шаардлагагүй гэх мэтээр одоо өөрийгөө хүчирхийлэлгүй хүний дүрээр тайлбарлахыг оролцсон. За Иоанны өмгөөлөгч харин итгэлээ алдалгүй түүний үйлчлүүлэгчид зүгээр л цаг хугацаа хэрэгтэй. Бэлгийн шинжтэй үйлдэлийг хүлээн зөвшөөрөх нь гэр бүл, найз нөхөд хамт хоригдож байгаа хоригдлуудын нүдэнд асар том ачаа учраас тэр одоохондоо тийм үгийг хэлж чадахгүй байна гэж үзэж байсан. За эцэст нь хэрэг тангарагтны шүүхээр хэлэлцэгдэхээр болсон. Шүүх хурал эхлэмэгц Иоанн өөрт нь тавьсан бүх хэргийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэр яагаад ийм үйлдэл хийсэн, яагаад тэр зам руу орсон тухай тайлбар хийгээгүй, харин түүний өмгөөлөгч хамгааллын хүрээнд нэг хувилбар дэвшүүлсэн нь тэр эхлийнхээ дэргэд өөрийгөө дутуу, доогуур гэж мэдэрдэг, ээлгэн илүү давам гай, илүү амжилттай, харин тэр үргэлж эхлийнхээ одоо сүүдэрт байдаг, дээр нь сонсголын бэрхшээлтэй, хэл ярианы доголдолтой, өөрийгөө үнэлэх үнэлэмж одоо маш доогуур гэх мэтчлэн сэтгэл зүйн дарамт болон хямралаас үүдсэн бухимдал байж болзошгүй гэж үзэж байсан. Шүүх хурал дээр ерөнхий шүүгч Ээлвнээс чи өөрөө буруугүй гэдгийг мэдэрсээр байж яагаад түүнийг одоо шууд буруутгаагүй юм бэ гэж асуухад Ээлвэн би эхлийгээ үзэн яддаггүй гэж тайлбарлаад эцэст нь нэг өгүүлбэр хэлсэн нь эрх чөлөө болон ихэр хоёрынхоо аль нэгийг нь сонго гэвэл би эхлийгээ сонгоно гэсэн байна. За ингээд 4 өдөр үргэлжилсэн шүүх хурал Иоанн Гомист одоо 12 жилийн хорих ял мөн 5 жилийн сэтгэл зүйн албатан эмчилгээ хийлгэх шийдвэр гаргасан юм байна. За ингээд өнөөдрийн маань бичлэгийг өвгөр өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.